Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 хүрэлцэн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 400 шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 16-ны даваа гаргийн 400 шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөж анжгаа гэрлээ занаруулагчаар мөхцөцгийн төвшин баярнаар айлж байна. За орой минь дүргээ. За орой минь дэх хүргье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар балга бүрээс ирчхүүч Мая брендийн электролитус за мөн хөдөлгөөн баяр баясгалан Волтарен эмүүлгээл хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр таны мэдээгээр эхэлнэ. Шуугилахад бэлэн үү? Бэлэн. За шуугилаад байгаа. Хагасан бүтэнсэнд бас шуугилахгүй болохоор айгүй өөддөг юм байна гэхгүй. За миний эхний мэдээ өстой хөөрхөн мэдээ. За хүүхэлдэйн кинонд дээр л гардаг шиг амтан одоо нэг Америкт бол од болоод байна л да. За тэрний ямар амтан юм бэ гэхэлэр нэг хөөрхөн элбэнхний зулцэг юм аа. За энэ элбэнхний зулцгны зураг хөргөн шеэрлэгдээ сүүлдээ бүр Нью-Йорк пост дээр мэдээ болон гарсан гэж бодохгүй юу. За Нью-Йорк пост дээр гарна гэдэг чинь бол ер нь л их газрыг авсан шууган бол Нью-Йорк пост дээр гардаг. яг амьд юм уу? Хойлоо чинь нэг Амьд, дээр амьд, нөгөө нэг амьд. тикетээ бариад зогсож байгаа эмчний зүр. Оо энэ бол амьд юм байна. Ой. Амьд юм байна. За. Од улсын элбэгтэй холбоотой явдал Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужийн Белчер таун гэдэг хотод болсон юм байна. За За яасан гэхэлэр саяхан нэг актер хүчтэй аадар бороо орж гинэ. За. Энэ аадар борооны дараа нэг айлын үүдэнд дагжин жичрээд хоёр хөвдөрөө зогсоод тусламж хүсэж байгаа хөөхөн элбэхний зулцгийг нэг айлын эзэн олжээ. энэ нөгөө нэг бидний сайн мэдгэрээд одоо үзэж чадахгүй байгаа хүмүүстэй харж хэлэхэд байна шүү дээ нөгөө нэг гүйсинкатай адилхан нэг юм зогсож байна. Гэхдээ яг нөгөө нэг юу дээр гардаг галактикийн хамгаалагчд дээр нэг юм нэг элбэх гараад идэг шүү дээ. Мангар атмаа. Гэтэ өөрхийн амтын нөгөө нэг ядчил нөгөө норцсон тэгээд нэг юм өрөвдмөр юм байна. Ингөө зогсон. Гарааргүй зогсон. За энэ хөөрхөн хэрнээ хонигтай хэргийн дуудлагаар нутгийн амтны ялтын байцаагч Сара Бьорнс гэдэг хүн очжээ. За Яг гэрийн эзэн болвол тэ зэрлэг амтын учраас хүрээгүй. За ер нь манай гадаа нэг юм осгоцсон бэрцэн хөөрхөн амтан байна л гэж ярьсан байгаа. За Сара очингуудаа норсон айж баламгдсан бяцхан элбэнхийг дулаацуулан альчуураар ороогоод эхийг нь ойр хаваар нь хайсан боловч олж чадаагүй гэж байгаа. за. За тэгээд нэгэнт их нь олдоогүй учраас ийм жижиг амтан чи өөрөө бие дагаад байгаль дээр явж чадахгүй. Тийм учраас Лейдний зэрлэг амтыг нөхөн сэргээх төвд аваачжээ. За Одоо дөнгөж 2 сар гаруухантай энэ бяцхан амтан бол бие дан байгаль дээр амьдрах чадваргүй учраас тус төвд халамжлуулан бүрэн төнхрөх хүртлээр тэнд байх хэрэгтэй болсон гинэ. за. Энэ төв бол ингээ хөөрхөн хоол унд өгж ингэж жоохон бие даах чадвартай болохоор буцаагаад байгаль дээр нь тавьждаг юм байна. За. Одоогор бол биеийн байдал нь сайн байгаа, тайван хооллож сэргээх хэмжлэгээ авсаар байгаа гинэ. Бараг л одоо энэ амтны асрамжийн газар юм Тийм ээ. Ингээд тун давгүй байгаа гэж байна. За. Сарагийн хэлснээр бол энэ төв нь хувь хүмүүсээс санхүүжиж олон амтны амийг авардаг ийм буянтай газар гэнэ л дээ. Тиймээс хүмүүсийн хандив маш их хэрэгтэй байдаг. Та бүхэн иймэрхүү амтан асрах төвүүдтэй хандиваа их өргөж байгаарэ гэж ингэж уриалсан байлээ. За Интернет хэрэглэгчд бол элбэнхийн зулцгийн хоёр хөл дээр зогсож байгаа зургийг нь хараад галактикийн хамгаалагчд кинон дээр гардаг Rocket Raccoon байж тээ. Яг дүрээрээ байна. Ингэж зогссон элбэнхийн зулцэг өмнө нь хараагүй юм байна. Бяцхан галактикийн хамгаалагч хэл зогсож байна штэ гэх мэтээр хошигнсон. Үнэхээр зургийг нь харахад бол үнэхээр хөөрхөн амт юм аа. Тийм. Нүд игдүү болсон байгээ тэгээд ингээд бас нэг жоох айцсан тий. тийм ээ яг үнэ. Одоо яг нөгөө нэг галактикийн хамгаалагчтай зэрэгцүүлээд энэ зургийг тавьж. Яг. Тэгээд хоёр хөл дээр зогсож богссон эвгүй. Ямар ч амтны зулцуг гэхдээ хөөрхөн тий. Үзүүл үзгээр зогссон байгаа. За сэтгэлдлүүд нь. За Үнэхээр өхөөрдөм. Ээж нь олдоогүй гэхээр бас гонигтай юм. Гэхдээ Сара шиг хүн очсон азтай хэрэгтэй гэсэн байна. Хэрвээ ийм амтан манай гардаа ирээд зогсож байх юм бол би шууд л тэврээд дулаацуулна гэсэн байна. Хүний гараар тижээхгүйгээр буцаагаад байгальд нь тавих нь зүйтэй шүү гэж. Яг одоо ингээд буцаагаад байгальд нь тавих юм бол энэ яг хараатны хоод юм уу те нэг бол ингээд өсгөлмөн
болоод үхэлэлтэй. Тийм учраас жоохон томруулж байгаа 50. Гэхдээ нэг 2 сар мар бол хүний ингээ гарт тижэл гэж мэжэл гэж байгаа буцаа тавигдахад бол нэг хактер тийм нэг зэрлэг инстинктээ алдчихгүй. Яагаад ингээд хурдан тавиараа гэдэг юм гэхэлэр өөрөө хоол тижэлээ олж идэх инстинктгүй болчдөг. Тийм учраас тэрийг нь алдагдуулахгүй тулд эртхэн буцааж тавих нь зүйтэй л гэдэг л дээ. Энэ хүний хэлж байгаа бас нэг буруу биш. Нүүдг чи одоо бүр сэргээд хөөхөн болцсон ёстой нэрээ явж өгч जैन дөө. Одоо яг одоо дөнгөж нөгөө анх олдож байгаа үеийг бичдэг энэ хөөл хийдээ. Үцэх гээд байгаа үстэй наад чи хүн ойртохлоо. Түүх юмс ингээд зүрхэн түг гэдэг ингээд хурдан зөглөд байгаа байхгүй айгаад. Тийг нөр гэх. Манайхаа ална. Ээж нь өргүүлэхээр айлын гадаа явж тавьсан байх та гинэ. Хөөргөн хогвээл гин бүр нэг базаа тавьчихмаар юмаа л гин. Хөөрхөн ёстой хөөрхөн. За Улаанбаатар хотод 18 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар балга бүрээс ирч хүч Maya брэнд электролит ус хамтран ажиллаж байгаа. За анх худалдаанд гарснаасаа хойш ерөөсөн амт нь өөрчлөгдөөгүй ч эрс минерал нь бол нэмэгдэж илүү хүчтэй болсон байгаа. За лимонтой байгаа. Лимон буюу шар өнгөтэй лайм гэдэг нь болохоор бид нар ногооны нийлээд байгаа штэ тий. За тэгээд шошиггүй ус нь байгаа. За дээрэс нь гүзээлгэнтэй ус байгаа. Коллагентой ус байгаа штэ тий. Ийм олон төрлүүд байгаа. Тэгэхээр электролит ус гэж яг ямар ус вэ гэхээр молекулууд нь энгийн уснаас илүү идэвхтэй ион хэлбэрээр оршиж байдаг учраас цахилгаан дамжуулах мэт юм хурдтай хүний биед үйлчилдэг юм ус юм аа. За ер нь бол товчхондоо энгийнээр ойлгоход энэ электролит ус гэдэг нь бидний сайн мэдэх хорсоолол гэсэн үг. Одоо хорсоол нь бид нар нэг 8 7 халбаг давс илээ гэхэд нэг халбаг одоо сахар идэх ч гэдэм үү тий. Эсвэл давс идэх ч гэдэм үү нэг ийм одоо ерөөсөө л хүний нөгөө нэг алдсан шингэнийг л нөхөх гээд байгаа штэ. Хамгийн богино хугацаанд бие алдагдсан шингэнийг нөхдөг. Яг үнэ. 500 мл электролит ус нь 1000 мл энгийн ус уусантай тэнцвүүц шингэнийг нөхдөг гинэ. За бага насны хүүхдүүд болон жингээ хасж байгаа хүмүүст сахаргууд бол их тохиромжтой байдаг. За зүгээр ижил төстэй зэвсгэрийн тахар төстэй хэлэхэд алкогольтой хамт хэрэглэх юм бол шаарддаггүй гэдэг. Тий. Биеийн шингэн доктортой байснаар маргааш нь судас нарийнс цусан хангамж муудахгүй, хордлого болохгүй ийм сайн давуу талтай шүү. Эрчимтэй дасгал хөдөлгөөний үед хөлсөөр алдагдсан шингэнийг түргэн нөхдөг тул бүх төрлийн спортоор хичээлж байгаа ялангуяа жимэнд гүдэг барьдаг хүмүүсийн хувьд бол энэ электролит ус нь илүү танд зохимжтой ус гэж ойлгоорой. За тэгээд талууд дэлгэрэнгүй мэдээллийн 7771 5599 8869 48 49 гэдэг утаснаас аваарай. За Maya Water гэж латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар балга бүрээс ирч хүч Maya брэнд электролит ус хамтран ажиллаж байна. Баярлалаа. За хүүшээ нөгөө нэг сүүлийн үед бид нар чинь нэг ийм бараг л кино шиг одоо нөгөө Google-ийн кино гэх юм уу юу гэх нэг юм сошиалаар үзэл үхтлээ инээлдэд байгаа штэ хамгийн ихнийх нь миний л мэдхийн нөө энэ бүр үнжээ цаашаа юм шүү гэдэг. Одоо нэг муур. Гингүүтээ нэг муурыг эмгтэй муураа шууд усан онгоцон дээрээс түлхэж унгангууд амар лаг мууртай ингээд цагаан мууртай явж моддаг штэ. Дараагийнх нь та намайг нөгөө нэг үзээрээгээд үзүүлсэн чинь нөгөө амтан бүрийн хүүхэд гаргаад ингээд байдаг. Яг нөгөө нэг яг нөхөр нь нөгөө инхийг сахиулах ажиллагаанд явуулсан чинь бас нэг хар мууртай явал да. Тэгээ нөхөр нь нөгөө хар мууртай гадаан зодолж ирсэн чи их баригч тэгсэн чинь төрсөн чинь булдогийн хүүхэд ингээ гаргаад ирдэг. Тэгээ булдог нь ингээ суудсан ингээ байжсэн чинь наадах чинь дараагийнх нь жирэмсэлт болсон чинь зебра тахны хүүхэд гараад ирдэг. Ингээд бид нар бүр үхтлийн нэлдэж штэ. Матарны хүүхдийг гаргана балладаг. За тэгвэл хятадд хиймэл оюун ухаанаар бүтээсэн муур нохоон драмууд захим ертөнцид жинхэнэ шуугаад игдэж байна. Одоо наадуулаа чинь хятадд хиймэл оюун ухаанаар үйлдвэрлэдэг байгаа юм байна. За тэр дундаа нэгэн шар муурны тухай 59 секундын AI видео одоогийн байдлаар бол 150 сая үзэлттэй болсон заяа. Хэдэн сая хүний сэтгэлийг хөдлөж байна. За бичлэгт ядуу шар муурыг баян цагаан муур болон түүний найз нохоо шоолоод дормжлоод байгаа байхгүй юу. Тэнгүүд манай шар муур цонх угаарч хийж байгаа. Барилгын ажилчнаар ажилласаар агаад баяжаад дараа нь тэднийг алмаар болдог. За миний бас нэг үзнээр заяа. Нэг ийм тархан шар ирээ муур байгаа байхгүй юу.
Тэгсэн чинь тэр бичлэг юу гэж яваад байсан бэ гэсэн чинь энэ мөг овоо ухаан орлоо гэсэн чинь заяа. Наадах чинь ингээ бугнууд нэг юм ядарсан өвчтөө бууг байсан чинь тэрий чинь хооллож унтлаад имчлээ тэгээд өстө нэрэ симбилгээд явуулсан чинь баахан бугнууд хүрээд ирдэг аахгүй юу. Тэгсэн чинь бүгднгийн алаад арьсаар нь ингээ сайхан ингээд хувцсыгээд өмссөн ингээд сууж ийл асууж зүүн гараа тэр чи ёо. За видео хийсэн залуу хиймэл оюун ухаан ашиглан өдөрт заяа 2-3 бичлэг хийгээл зөвхөн нэг видеоноос 1200-аас 2000 вон буюу Монгол мөнгөөр 450-аас 700 мянган төгрөг олдог гинэ. Яа. Одоо эн чинь өдрийн 2-3 бичлэг хийгээл үйлдвэрлээд байгаа юм байна. За сарын дундаж орлого наадах чинь ийм кино хийсээр хагаад 20,000 вон буюу Монгол мөнгөөр 8 сая орчим төгрөг хүрдэг гинэ. Зөө. За тэр маш бага зардлаар сард ердөө 50 вон зарцуулаад ерөөс сард яасан байх нь 1200-аас 2000 вон олж байгаа хүн чинь ерөөсө 50 вон зарцуулаад үнэгүй платформ бэлэн бичвэр ашиглаад контент бүтээчдэг. Энэ 3 муур зургийг харж л да. Йоо, бүр лааж байгаа юм тий. TV юм боо. За яг энэ бичлэг нь заяа ямар бичлэг гэж заяа бас нэг нөөмө шар ирээ муур чинь ингээд ийм бүдүүн цагаан эмхтэй мууртаа за амар бүдүүн цагаан. Тэгсэн чинь энэ гурав ингээ явж исэн чинь энэ гурын нэгэнтэй нөгөө нэг эрэгтэй муур нь хувц солих өрөөнд үнэлцэж зогсож байгаа гардуулцдаг аахгүй юу? За. Тэгээ гардуулсан чинь нөгөө бүдүүн. Тий, тэгсэн чинь нөгөө наад чинь наад энэ шар муураа бэлб нүдтэй байгаас тээ. Яа. За одоо яг гардчих. Яа. Ингээ гардчихдаг аахгүй. Тэгээ бэлб нүдэд ингээ байжсэн чинь нөгөөдг нь ингээ уушлалт гуугаа. Тэгээ наад хоёр чинь одоо ингээ мотор заяар зугаалж ирсэн. Шууд нөгөөдгөө түлхээд ус руу унгаач. Тэгээ зүгтсэн. За тэгсэн чинь энэ мэн заяа ёо одоо ингэж байжсэн заяа. Далавчтай болж нисээд жинхэнэ шууны далавч малавчтай болж нисээд тэгээд нөгөөд хоёрыг чинь байжсэн чинь очингуудаа нөгөөд эрэгтэй шар муура мис тасал илгүүлээд юу ачиж хөнгөлүүлчих юм чи. Яа. Зэрлэг бичлэг байгаас тий. Манайхаа орж ирээд энэ алж байна. Наад чи бүргэд далавчийг наваа хийчих. Тий. Ёо. За тэгээд зүгээр ёо бүр ганжиндаж манжинда. За ингээд мөнгө өгөөд. За ингээд шууд ийм болгочих жоохгүй. Иш чааста. Морны амьдрал юм да. Базар. За тэгээд маш бага зарлаар тэр 50 вон зарцуулаад ингээд ийм контент бүтээчдэг заяа. За бас нэг өөр контент бүтээгч гүнж болсон ядуу нохоон тухай драм хийдэг. Одоо энэ болохоор нохоогоор занималдаг. Нөгөөдг нь болохоор муураар занималдаад дээ штэ. За тэгээд түүний драмын дөрүүд нь хүмүүс зориулсан бүтээгдэхүүн одоо гомын шампунь ингээд сурталчлаад мөнгө олдог. Яа. Тэгэнгүүт тэн дээр одоо ингээд тэр нэг нохоо ингээд нэг юм хүүхэд мөнгөд угжаад байгаа байхгүй юу? Хүүхэд нь яг амьд юм шиг юм яг хүүхэд. Хүний хүүхэд байгаа байхгүй. За эдгээр хиймэл оюунаар бүтээсэн тижээр амтны драмууд нь сэтгэл хөдлөм, танил өгүүлэмж, үлгэр мэт төгсөөлөөрөө үзэгчдийн анхаарлыг татаж донтолт нь үзэх шалтгаан болоод байгаа гинэ одоо. За хүмүүс мууранд бишээ, тийм үү? Мууранд биш. Энэ цагаан пүүдл биш үү? Тийм ээ, яг хүүхд угжиж байгаа өстэй тий, бүр яг хүүхд угжаад байгаа байхгүй. За тэгэнгүүт болохоор хүмүүс ингэж байгаа. Хүмүүс мууранд бишээ. Мууранд нь биш тийм үү? Харин тэдний дамжуулж буй мэдрэмжид сэтгэл хөдлөлгөө гэж өөрөө драм зохиогч юм. Зохиол. Яг үнэ. Энийг ингээ бүхний тодорхойлж байгаа. За сэтгэлдлүүд нь энэ шар муур яг л орчин үеийн үнсгэлчин шиг амьдралаа өөрчилж ээ шүү гинэ. За хиймэл оюун ухаанаар нохоо муурын драм хийсэн илүү сэтгэл хөдлөм сонирхолтой байна. Боддоор жинхэнэ амьд нохоо хизээч ингэж тоглохгүй шүү дээ. За тэр бол ойлгомжтой. За эн чинь бүр шин төрлийн реклам байна. Амьтад хүний мэдрэмжийг илэрхийлэх нь үнэхээр сонирхолтой бас инээдтэй юм а гэсэн байгаа байхгүй. Энэ бүр өстой нэрээ үнэхээр одоо энэ манад ороод ирсэн байхыг бодоход хятадтай болоо одоо бүүн болох нь аргагүй тий. Супер. За дэмжээ аялагч ярьсны дараа өргөжлүүлье. За энийг нэг хайлаа харж дуустал нь үзчихье. За одоо энэ эрэгтэй муурын дээрлэхэд байгаа юм байна тий. Энэ ч уг нь амар хөөрхөн муур байсан чинь жирэмсэн болцсон чинь нөхөр нь үрж ирээд зангаа хувиргаад байгаа. Дуустал нь үзүүлчихгүй дээ баяраа. За. За Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань үзүүлчлээ. За үзүүлж байна.
За зангаа ургаад нөгөө Хаяа явцсан. уртаа цагаан мурчин машина надад хаяа явчлаа. Жирэмсэн ихнэрийг хаяад. Нүүд чинь бааранд орсон вайн ууж. Яа. За нэг улаан даашинцтай Катрин Зета Джонс шиг юм гараад ирлээ. За энэ хоёр одоо дурлалцсан. За одоо манай нөгөө муур лаг болох байхаа. Шалаа угаагаал уйлаа шалаа угаагаал. Гарнаас гимтсэн юм шиг байна шүү дээ, тий. За төрлөө. За яана төрлөө. За энийг бодож гин. Зодуулж яснаа бодоод байгаа юм шиг байна, тий. Хүүе бас ийм төрлийн тоглоомнууд амар их болцсон шүү дээ. Тийм үү. Одоо ингээд өөр гоё хүүхнээр аллаа нөгөөд чи бейсболын зохиж аллаа. Өөр гоё хүүхнээр солиод ингээд хаяа явчихдаг аахгүй юу. Тэгээ ингээд ядарч өдрөнгүүд бид нар тэрийг ингээд тоглоом тоглож байгаад ингээд байшин барьж өгдөг. Тийм. Цонх мохын үүдэн татдаг. Тэр бас тийм гоё тоглоомнууд гарсан байл шүү дээ. Нөгөөд чинь бүр нөгөө хар мууртайгаа хурмаа ээжлээ. Нөгөө хоёр чинь зүгээр басар мараа тэмдэглээ. Сүйт юм аа тий. Хөөрхөдөө help me гэсэн гуйлгачин болцсон сууж манай бандгар шар гэдэг нэр өгсөн. Хүш энэ яг жирэмсэн юм уу? Зүгээр бүдүүн болцсон юм шүү. Үгүй жирэмсэн байх хөрх юмд. Жирэмсэн юм уу? За ажил хийгээл явж байна. Үгүй бүр хөөрхөдөө барилга дээр ажиллаж байна. Иви. Жирэмсэн чаавас та. Энэ маань өстө үүлээ үзэж штэ. Одоо хурдан төр. Энэ бүр жаргастай. Бүр ямар юмтай шороо түрэн гэдэг лээ энэ чинь. Насилгтай шороо. Насилгтай шороо. Бүр цемент зурж ш тараа. Толгой дээрээ нэгийг өргөж явдаг гэсэн бол одоо 2 шудаг ураад бүр их мөнгө авдаг болсон. Сайн ажиллаа гээ. За мөнгөө цуглуулад эхэлсэн манай. За дарга болжээ. Турцаа. Энд чи жирэмсэн биш юм шиг байна. Жирэмсэн биш зүгээр л бүдүү юм шүү. Эсвэл жирэмсэн мөртлөө ингээд ажил хийсээр байгаа турчж байгаа юм уу? Бүр их мөнгө олдог болсон. Бүр босс боллоо. Зулцсан тийм ээ. Энэ айгүй богинохон хугацаанд айгүй амжилтанд хүрчлээ. Бүр гоё хүүхэн болцсон. За ингэ байжсэн чинь яасан? Цэрэн. Энэ одоо ажилд орох гэж ирж байгаа юм шүү. Гүн болов? Айлаасаа халагдчих нөгөө мө эрэхтэй муурна. Тэглээ айлаасаа халагдчихлаа. За айлаасаа халагдсан чинь яасан? Нос нулмстайгаа олдоод ирсэн. Нөгөө хар муур нь хайчих юм бол. Энэ хайх царайтай. За тэглээ. Ашиглаж байна. Мөнгө олж ирэхгүй бол чамаар яадгийн л гэж байна шүү дээ. Зайлчи. Чи одоо манайхаас зайл гэдэг. Бүр хүүхэнчгүй ажилчгүй. За бүр жобны дээрээ тавьж очичлоо. Хөөрхий дээ. Бүр гудамжинд суулаа, модны доор суулаа хөөрхий. Нос нулимстайгаа хойлолцсон, алангаа алдсан. За ахаал хөгдлөө. Бүр хөгцөө. Тий. Аяг тавмаа. Хогтоор гарлаа нөгөөд чи. Энэ хүүхэн яг өөр баян мууртай явна. За. Зүснэгтэй мууртай. Тэглээ. Яваад өглөө. Энэ ч одоо гэртээ урж ирж штэ. Тэгэхээр чин нөөмө цагааны чи хөөн штэ. Тийм штэ. За хөөгцөө. За одоо манайхаас зайл. Тагаал хэллээ. Тэглээ. 3 дахь хөөгдлөө. За годомжинд гарлаа. Яасан чи хуйлдгийн. Чаус. Нөгөө барилгын ажил дээр нэрсэн. За одоо юу яах вэ? Манай дарагтаа очиод уулзхийг нөх. За тийм байна. Ярьсан байна. Манай хүмүүст солиод байгаа машинтай өрөөд ирсэн. Мадам. Хүүхдэд ирсэн. Амаа ангас. Хүүдээ. Чи намайг хайж аваа үсттэй чи юм уу гэсэн. Уучлаарай. Би одоо өстө нэрэ ухаарсан л гэж байгаа шүү. Тэгж яах шиг байна. За өстө тийм нэрээ авахгүй андаа. Хүү энэ цагтаагийн машинууд яг бариад өгсөн. Цагдаад бариад өгсөн. За шоронд орлоо. Нос нулимс шүүс пастагаа олдлоо. За ингээд ээж охин хоёр амар сайхандаа жаргажээ. За одоо
Улаанбаатар хотод Куно. 18 цаг 34 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ аялагчаар Нью Жуулчин төрс дэмжээ ажиллаж байгаа. За Хайнан арлын Сани хот руу лав гараг бүр шууд нислэгтэй аялыг хамгийн хямдар зохион байгуулж байгаа. 5 цаг нисээд Сани хотын 5 хотоо resort буудалд амраад Далайн усын спорт, Атлантик парк, за Ширэнгөө аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялж байгаа. Хүүхдийн амралтанд зориулсан нислэгийн тийз аялын үнэндээ хямдрал зарласан байгаа учраас дэлгэрэнгүй мэдээллийн Нью Жуулчин төрс Facebook хуудаснаас нь аваарай. 70-94 техник утаснаас бас мэдээлэл авах боломжтой. 70-94 техник. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагч Нью Жуулчин. Баярлалаа. Өвөлдөө 4 сая мая хурцдээ штэ. Хайнаны аялал. Одоо 2 сая 500. Оо тийм үү. Шууд нислэгтэй аялал шүү. Зөө. За одоо миний хөрөх гэж байгаа мэдээ их гоё эерэг мэдээ. За. Нидерландын Deventer гэдэг хотын Humanities гэдэг ахмадын асрах газар өндөр наснууд оюутан залуусыг нэг дор хамттан амьдруулах замаар үе хоорондын ялгаа үл ойлголцлыг арилгаад халуун дулаан уур амьсгалыг бий болгож хүмүүсийн ганцаардлыг бууруулах шинэлэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж шуугуулад байгаамаа. Би яагаад дээр нэг ярьжсэн. Хүүхдийн асрамжийн газрын өндөр насны асрамжийг хоорондоо ингээд өвөө эмээ хүүхд болгоод тэгсэн чинь энэ бол оюутнуудыг өндөр наснуудтай. За. Хөтөлбөрийн хүрээнд ойролцоох их сургуулиудын оюутнууд үнэгүй доглог байранд амьдрах боломжтой болсон бол хариуд нь тэд сард дор хаяж 30 цагийг цаан хөрш байх үүрэгтэйгээр ахмадуудад зориулах ёстой. Тэр үнэгүй байранд амьдрсныхаа төлөө. За. Тэд хамтдаа төрсөн өдөр тэмдэглэх спортын тэмцээн уралдаан үзэх өвдсөн үед нь хамт байж дэм бодох зэрэг олон зүйлийг хийдэг. Оюутнууд гадаад ертөнцийн шинэ уур амьсгал мэдээллийг дотгош нь авчирдаг бол наснуудын сэтгэл санаа огцом дээрдэж дотн харилцаа бий болсон гэж уг төслийг өдөрдөж байгаа хүмүүс нь ярьсан байгаа юм. За. Тэгээ штэ энэ чинь өдөөл гэртээ ганцаараа сууж идэг хүмүүс чинь гаднаас нэг оюутан хүүхэд нь орж ирэл тэ. За одоо гадуур чи ийм болж шүү сонин сайхан ийм боллоо гэж ярьж өгдөг юм. Одоогоор асрамжийн төвд орон нутгийн 2 их сургуулийн 6 оюутан 160 орчим ахмадтай хамт амьдарч байгаа гинэ. За. Хамгийн гол дүрэн бол ахмадуудад төв удахгүй байх юм байна л да. За. Аз олоход олон наснууд сонсголын асуудалтай тул энэ дүрмийг сахихад оюутнуудад тийм ч хэцүү биш байдаг гинэ. За. Тий. Хөтөлбөр 2 жилийн өмнөөс эхэлсэн анх Оно Селбах гэх оюутан залуу сургуулийн дотор байрны чанар муу чимээ шугантай байна гэж хомдлон загтал илгээснээр энэ сайн дурын хин эндээ ашигтай хөтөлбөрийн санаа эхэлсэн гэж байна. За. Ижил төрлийн хөтөлбөрүүдийг Францын Лион, Америкийн нэгдсэн улсын Кливленд, Испанийн Барселона зэрэг хотуудад хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар мөн Испанийн 20 гаруй хотод уг хөтөлбөр амжилттай хэрэгцээр байгаа гэж байна. За. Тийм байна. Нөгөөдүүлчээс нийлцэн сайхан басаа дотор орс бужигнуулж өгч байна. Тэгээ штэ энэ чинь гоё ингээд хитэн л хөгшчүүлтэйгээ уулздаг байсан бол одоо ингээд гоё залуу хүмүүс орж ирж мэрээд сонин юм яриад гоё авах. Яг үнэ. Техник технологи өндөр хөгжсөн одоо үед ахмадууд ч гэлтгүү бүгд л ганцаардаж амьд харилцааг хүсдэг болсон. Вин хин эндээ хэрэгтэй сайхан санаачлага байна гэж. Яг үнэ. Одоо сүүлийн үеийн бизнес чинь бол тийм болоод байгаа нэ. Вин гэдэг зарчимтай тулгуурдаг уу? Аль нь ашиг онжоо авч ялна гэж. Яг үнэ. Ийм халуун дулаан санаачлага дэлхийн бүх оронд хэрэгжүүл олон настай хүмүүсийн ганцаардал залуусын түрээсийн дарамт гэсэн хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдэх гайхалтай санаа байна гэсэн байна. Ухаалаг шийдэл байна. Өндөр наснууд насны эцэст хүүхдүүдтэй хаягдаад их ганцаарддаг юм шиг байгаа юм. Өөрөө насан дээр нь очоогүй учраас хэлж мэдэхгүй л байна л да. Гэхдээ л ганцаардаж өгөхийг хүсэхгүй л байна гэсэн байна. Өстой гоё. Хоёул ингэ хүүхэлтэй ингэ өнөө цаг боллоо. Бараг дуу оруулаад байгаа юм шүү гинэ. Бараг дуу оруулаад та нарыг нөгөө үзэж байгаагаас гадна сонсож байгаа хүмүүс байгаа. Тэднэртэй ярьж өгöd байгаа. Тэднэртэй ярьж өгөхгүй бол тэд нар ч одоо ингээ машина бариад явж байхдаа үзэж чадахгүй юм чинь тэгээд сонсож байгаа хүмүүстэй бид нар чи ингэж л одоо дүрсэлж ярьж өгөхгүй болохгүй шүү дээ тий. За Улаанбаатар хотод 18 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Волтарен хөдөлгөөн баяр ёслон гэх сүрэтээр хамтран ажиллаж байгаа. За
За энэ ингэдгийн өвдөл дөрвсөл намдах хэсэг газрын үйлчлэгээтэй ийм эмүлгээл хэлбэрийн түрхлэг багхгүй юу? За. За ерөөсөө өдөрт 2 удаа түрхэж байгаа. 12 цагийн турш өвдөлтийн зовирыг ингээд хөнгөвчилж өгöd байгаа. За одоо бид нар чинь ингээд өвчин намдах имлаа ингээд янз бүрийн юм хэрэглэдэг штэ. Тэнгүүд эн чинь айгүй хөөхөө ингээд бүр айгүй хөөх ингээд хэмжээг нь хүртэл заагаад өгсөн. За нэг тийм баг зэргийн одоо баг болон зун зэргийн өвдөлтөнд бол нэг тийм энтор жимсний хэмжээтэйг аваад түрхэж байгаамаа. За. Маш их хүчтэй их хөвдөлтийн үед бол нэг тийм хуршигны хэмжээтэй дүрхэж байгаамаа. Энтор жимсний хэмжээтэй гэхэлэр нэг дунд урууны өндөгний хэмжээтэйгээр яг үнэ. Хошиг гэвэл баг эрхийн урууны дайтай юм аа. Яг үнэ. За, Волтарын эмүүлгээл найрлагдах үндсэн үйлчлэгч бодис нь бол диклофенак гэдэг бодис байдаг юм байна. Энэ 1% ба 2% агуулмжтай бөгөөд арьс булчингийн бүх давхаргыг туулж өвдөлтийн яг голомтон дээр нь бүтэн хүрж үйлчлдэг юм байна. Нэг дүрхэхэд л 12 цагийн турш үйлчлэгээгээ алдахгүй. Одоо бид нар ингээд нөө өвчин намдах юмнууд диклоден гэдэг юм уу дандаа нэг юм диклото байдаг штэ. Энэ тэнгүүд диклофенак гэдэг байгаа байхгүй юу те. За тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон за FDA албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн үений өрөвсөл төвчний шинж тэмдгийн эмчилгээний олон улсын зөвлөмжөнд хүртэл байдаг. Тусгай хэрэгцээд болон сарвны хүн дэлбэрийн эмгэгтэй хүмүүс зориулсан юм онгойлгоход тийм хүмүүс зориулсан юм смарт тагтай өөрөө. За бүх юмын сангуудаар байгаа e-tips захим зөвлөгөө гэж ороод сошиал хаягаараас мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хөдөлгөөн Баяр Баясгалан сүрэтагаар Волтарын эмүүлгээл хамтран ажиллаж байна. Баярлалаа. Нарны наан ингээд зогсож байгаа хүний цэнхэр зургтай тийм Волтарын гэсэн юм байгаа шүү. Яа би одоо таньцтай нэрээ амар сэжгийн мэдээ ярьж үгээ заяа. Яана. Японы Фукуока мужид амьдардаг 20-од настай нэг эмэгтэй гэхдээ өдрийн цайны цагаар очисон чинь дарган заяа. Дарган нэрштэй одоо жишээлбэл манай мөөгийн гэсэн үг штэ. Манай гэрт дотор хувцастайгаа миний орон дээр хөвтөжээвэл яах вэ? Ёо. Хүрээр ёо. За энэ хэрэг Японы сошиал орчинд нэг хүнд айдас төрүүлсэн хэрэг болон цацагдаж шуугуулад байгаа юм байна. За 47 настай дарга нь эмэгтэй сэтгэлтэй байснаа хэлээд түүнийг илүү их таньж мэдхийг хүссэндээ гэрт нь орсон гэж бол мэдүүлсэн. Гэхдээ энэ нь анхны удаагийн хэрэг байсангүй. Эрэхтэй өмнө нь хид удаа нууцаар түүний байрлал орсон болох нь бол тогтоогдсон гинэ. За хэрэг гарах үед бүсгүй маш тайван байж шууд хаалгаа хаан байрнаасаа гарч цагдаа дуудсан байгаа. Цагдаагийнхаа удалгүйгээр тухайн этгээдийг байрны ойролцоо явж байхад нь баривчилсан. За мөрдөгчд эрэхтэйг байр руу яаж нэвтэрч байсныг бол хараахан тогтоогоогүй байгаа. За мөн түүнийг одоо хууль бус камер төхөөрөмж байрлуулсан хэсгийг одоо шалгаж байгаа гинэ. За энэ нэрийг Японы олон нийтийн сүлжээнд түргэн дарахж ихээхэн шүүмжлэл дагуулсан. Олон хүн үүнийг ажлын байранд эрх мэдлээрээ далаалган бэлгийн дарамт учруулсан буюу павахара гэж хэлдэг штэ тий. За ер нь ажлын байрны бэлгийн дарамт гэж одоо манайх дээр бол шууд хэлж байгаа. За эрэхтэй өмнө нь гэрлүүн одоо эмэгтэй бол одоо өмнө нь гэрлүүн өөр хүн нэвтэрч байсан эсхийг бол мэдэхгүй. Хэрв тэр өдөр юмаа мартаж гэртээ очиог бол юу ч мэдгүй хэвээр л үлдэх байсан бүрч аюултай. Зүгээр л ингээс яхаа ороод нөгөө нэг хамаг юм ингээл үнэрлэж мөнөрлөөл заваарад ингээд бүр орон дээр нь гівтж билээ. Дотор хувцастайгаа хөвтчихэдэг. За Японд хийсэн судалгаагаар ажлын байранд хүчирхийлэл маш түгээмэл байдаг гэж гарсан байгаа. 3 хүн дутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтны хохирогч болдог гэсэн бүр ийм судалгаа гарсан гэж шүү. 2022 оноос хойш энэ төрлийн хүчирхийллийн эсрэг одоо ажил олгогчдод хууль ёсны үүрэг хариуцлаганоос бидтэй энэ японочдыг ерөөс ойлгодгүй шүү. Одоо эдгээр чинь ингээд метро цэтрэн дотор ингээд солиорол ийм сэжин хүмүүс амар их байдаг гэсэн шүү. Хоолоос над зогсч мохсдог. Яад ингээд орлоод мовшоо цаашаа зайлмайл гэж чаддгүй юм бол мэдрэл тэгээд хааш. Энэ бол тэ ингээд уг нь Японч нь бол бүх юм нь хууль хяналтын дор байж идэг те. Дэг журам мурам лагштай. Одоо тэр хүмүүсийнх нь өөрсдийнх нь ухамсарын сахилга бат амар өндөр байдаг. Гэтэл бас дотор нь ийм сонин нөхдөд байж л ах. Харин тий. За сэтгэлдлүүд нь ямар аимшигтай хэрэггүй. Дарагч нь гэрт чинь шалдан байж байвал хин ч итгэмээргүй штэ. Япон шиг дэг журамтай оронд ийм зүйл болдгийг бодгоор бүр айц төрж байна гэж байна. Тий. За эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийлийг тасалсан зогсоох хууль илүү хүчтэй хэрэгжих ёстой. Ямар ч эрх мэдэлтэй байсан ийм үйлдэл хийх ёсгүй гэсэн байна. Хайртай байж болно л доо. Гэхдээ дотор хувцастай орон дээр нь хөвтөх юм бол кинон дээр л тохирох үйлдэл аха. Энийг хайр гэхүү сэтгцэн эмгэг гэхүү. Би бол сэтгцэн эмгэг гинэ.
Энэ яавш ирүүл ингэж хүнийг хайрлна гэж юу вэ? Амар сэжгийн ёо. Хамтлаад байгаа шүү дээ чи бүр. Тийм үстэй. Тийм штэ. Тий. Бүр нэг сэжгийн. За. За миний битээр нэг гинт баядсан хүмүүсийн тухай ярьдаг. За. Шаал нэг гинт баядсан. Францын жижиг тосгонд эгэлжирийн амьдралаар амьдарч байсан Пол Нарс гэдэг өндөр настай 89 настай хүн. Нас барсныхаа дараа тэр хүнийг нас барсны дараа түүний гэрээс жинхэнэ эрдэнсийн сан олдсон. За. Ханын зурагны ард нуугдсан 1000 гаруй ширхэг эртний алтан зоос нийтдээ Яна. 3.8 сая Америк доллар буюу Монгол мөнгөөр ойролцоогоор нэг 13 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаанд оруулаад зарагдсан. Ямар амар хэрэг вэ? Пол Нарс нь Кастионес гэх хэмээх тосгонд амьдардаг хүүхэдгүй энгийн нэгэн ирэн байсан бөгөөд дүүтэйгээ хамт бүхэл амьдралынхаа турш зоос цуглуулсан гэж байгаа юм. За. Нарс бараг л тосгоноос ч гарч үзээгүй бүх хөрөнгөө зоосны хавар цуглуулгадаад зарцуулсан гинэ. За. Түүний цуглуулгад Македоны үеийн буюу манай эртний өмнөх 336-аас 323 оны үед хамаарах зоос. За. Францын 14, 15, 16 дугаар Людвиг нарын ноёрхлын үеийн бараг бүтэн багт зооснууд буюу эдгээр чинь ингээ зоосон дээр өөрсдөө толгоо хийгээд зохиулдаг яг тэр үеийн зооснууд. Тэгэд энэ хүн эднийг ийм үнэтэй эдийг мэдээд аваад байгаа мó мэдгүй л зүгээр цуглуулад байгаа мó. Яг нь ер нь бол хашир цуглуулаад явж ирсэн. За. Цуглуулаад явж ирсэн. Цуглуулах агуулгын хананд өлгөөстэй зургийн ард нуугдж байсныг үл хөдлөх хөрөнгийн ажилтан олжээ. Нутгийн иргэдийн хэлснээр Нарс амьд ахуйтай энэ хоббиныхоо тухай нэлээд олон удаа ярьж байсан гэнэлтэй. Хэрэв үл хөдлөх хөрөнгийн ажилтан анзаарч одоогүй бол энэ нууц цуглуулга үрд мартагдах байсан гинэ. Хүүдээ. За. Мөн 10 даван уут дүүрэн Наполеон гэдэг нэртэй 20 франкийн алтан зоос олдсон тусдаа дуудлага худалдаагаар 115,650 доллар буюу Монгол мөнгөөр 416 сая төгрөгөөр зарагдахаар болсон гэж. За. Зооснуудыг зарж олсон орлого нь одоо Нарсын холын хамаатан садан шилжинэг нь харин тосгоны дарга Персико хэлэхтэй. Тэд үнэхээр даруй энгийн хүмүүс байсан. Ийм гайхамшигтай цуглуулгатай гэдгийг нь хинч мэдээгүй хэмээн гайхан ярьсан байдаг гинэ. Йоо, нэрэ гайхалтай. Өөрөө энийг нэг ашиглаж чадсангүй шүү дээ хамгийн харамсалтай нь. Тийм харин. Цуглуулчаад одоо тэгээд түүний цуглуулгын үр шимийг хэн гүйтгэж чинь би бол ингэж бодож байна. Тэр хүн ингэж цуглуулсан цуглуулга зарахгүй авах байсан баха. Өөрөө байсан бол магтгүй тийм. Яаж цуглуулсан цуглуулга нэлээд. Өөрөө байсан бол цуглуулга зарахгүй байсан баха. Тэгээд одоо түүний энэ цуглуулгын үр шимийг нь хэн өртгөж ийнэг үл холын хамаатан холын хамаатан өртгөж шít. Сэтгэлдлүүд нь. За. Ийм түүхийг зөвхөн кинон дээр л харна гэж боддог байлаа. Амьдрал дээр ч гэсэн эрдэнсийн сан олддог юм байна да гинэ. Нэрэл эрдэнсийн сан биз дээ. Тийм штэ. 3 тэрбум 500 сая төгрөг байна штэ. Тийм штэ. Йоо. За тэр хүн өөрөө энэ бүх зоосны үн цэнийг бүр мэддэг байсан нь үнэхээр гайхалтай. Үр хүүхэдгүүч түүх үлдээжээ гэсэн юм. Яг үнэ. За. Ханы зургийн ардталт нь 4 сая доллар нууж болно гэж хэн санах вэ те? Одоо өөрийнхөө гэрийг сайн шалгах хэрэгтэй боллоо доо гинэ. Чи цуглуулаагүй юм чинь чиний амд юу айхавтай гэхгүй. Гэтэ энэ зоос ч өстэй амар ховор цуглуулга юм бэл. Тийм байна. Үнэхээр тийм байна. За. Нэг мэдээгээ хадгалчихъя би. Энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 16-ны даваа гарагийн 4 зүгийн шугаа нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хөдөлгөөн баяр баясгалан гэсүрэтээр Волтерен эмүүлгээл за мөн балга бүрээсэрч хүч Мая брэнд электролитус хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа Анжгаа. За маш их баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа 22-5 нэвтрүүлгийн хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3